Та бүхэндээ баярлалаа. Mining Hub хэлцүүлгийн өнөөдрийн ээлжид дугаар эхлэж байна. За энэ удаагийнхаа дугаараар бид та бүхэндээ стратегийн орд ба түүний эрх зүйн орчоон гэсэн энэ сэдвийг онцлож та бүхэндээ шиг зочдынхон байр суурийг хүргэхэд студидтэй ураад байна. За зочдоо танилцуулсан миний баруун талаас Think Монгол бодлогын судалгааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч Зол Баяр, за мөн нээлттэй нэгэн форумын засаглалын хөтөлбөрийн менежер Эрдэнэ Чимэг, за мөн эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Отгочлууд нар манай студид ажиллаж байна. Урилгаас та бүхэндээ баярлалаа. За цаг үеийн асуудал классиктэй явах зүйтэй баг. Өчигдөр за ерөнхий сайдын мэдээлэл хийлээ. Дөнгөж сая сангийн сайд, заавлархаа сайд хоёр банаас мэдээлэл хийлээ. Ерөнхийдөө энэ ойлгохтой тохиролцоонд төрлөө. Бид ерөнхийдөө бол 30 гаруй их найдыг ямарчсан дотоод давж үлдэхээр боллоо гэдэг ийм мэдээллүүдийг хийж байна. Хүмүүс янз бүрийн байр суурин дээр цахим орчинд байр сууриа илэрхийлж байна. Ер нь зүгээр та бүхний хувьд өгнөлтүүд яг энэ салбарын мэрэгчсэн хүмүүсийн хувьд яг энэ удаагийн хилцээрийг үнэхээр тийм засгийн газрын дүүж байгаа шиг амжилттай гэдэг үнэхүү эсвэл өөр байр суурь байна уу? Танаас хэл. Саний хэлцээрээ гол хоёр үр дүн ингэж ярьж байгаа шиг байна те, менежментийн төлбөрийг буурууллаа, хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг буурууллаа гэдэг. Тэг яг миний хувьд бол тухайн үед 2009 онд энэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж явах үед тэр зээлийн хүн өндөр байсан бас шалтгаан байсан байх гэж бол харж байгаа. Яагаад тэгэхээр тухайн үед манай улсын зээлжих зэрэглэл те одоо хөрөнгө оруулалтын орчин болон өрсөлдөх чадвар энэ бүх юмнаас хамаарат тэгээд тэр үед чинь нөгөө нэг олон улсын зах зээлийн хямралын ингээд үе байсан учраас магадгүй тийм өндөр хүү тавигдсан байгаа бах. Тэгээд тухайн үед тэр хүүг тавихад бол одоо юу гэдгийг хөрөнгө оруулагч талаас бол энэ бүхнийг нэгдүгээр бодолцсон, хоёрдугаар дараагийнхаа алхмуудыг өнөөдөр хизээ нэгэн цагт Монгол Улсын засгийн газартай ийм хилэлцээрт ороход бид нэр энэ төвшөнд буулгана гэдэг юмнуудаа алсын хаймыг харсан байсан байх гэж бодож байна. Нөгөө талаар болохоор зэрэг хөрөнгө оруулалтын гэрээнд энэ хувь нийлүүлэгчийн зээлийн хүүгийн асуудлаар энэ төлбөрүүдийн асуудлаар ер нь 7 жил тутам нэг юм хилцээр хийж явах ёстой байсан те. Тэгэхээр зэрэг өнөөдөр булгасан үр дүн өмнө нь 7 жилийн өмнө 14 жилийн өмнө гарах болцоотой байсан ч юм уу те. Засгийн газар өмнөх энэ хилцээр хийж одоогийн хүрж байгаа шиг үр дүнд хүрэх нэг удаагийн боломжоо хоёр удаагийн боломжоо ч юм уу алдсан байгаа бах гэж бол бодож байна. Гэхдээ мэдээж одоогийн хийсэн хилцээрийн үр дүн бол одоо манай улсын эдийн засаг одоо яг энэ хүнд байгаа нөхцөлд бол бас томоохон хувь нэмэр оруулах юм алхам болсон гэж харж байгаа. Золоо. За тий, ер нь онцлог юмны хүүн дээр ихлэ ярихад бид нар чинь анх тохирсон гэрээндээ бол энэ чинь нөгөө тухайн үед энэ лайбер гэдэг олон улсын банк хоорондын хүү. За одоогоор софтвер гэдэг нэрлэлцэн. Тэн дээр нэмэх нь 6.5 гэж явсан. Тухайн үед анх байгуулчихад бодлуулч чинь баг 0% байсан гэхээр нэг 6.5-аас 7% хүүтэй зээл байсан. Тэгэхээр 2009 одоо 11 онд гэсэн Монголын хувьд чинь бол нэлээд гайгүй одоо хүүтэй авч яасан зүрх бид нар олон улс боонд гаргаж үзэг уусан улстэй тухайн үед. Тэгэхээр тэр үед гайгүй. Гэхдээ эн чинь нөгөө хэлбэлцэж байгаа учраас те 2011 онд анх байгуулад 18 онд дахин одоо нөгөө 7 жил нэг удаа хилцнэ гэсэн байсан 18 онд таарсан шүү дээ. Тухайн үед бас хүүн бас яг л гайгүй байсан. Нөгөө софтвермен гайгүй байсан те. Харин одоо сүүлийн 3 4 5 жил софтвер гэдэг үндсэн хүүн ихсээд сая 11% болцсон гээд анх өнгөрсөн жил ярьж ирсэн. Сая батлагдахад сая өнөөдрийн байдлаар бол буцаад тэр нэг пункттэй буугаад нэг хувиар буугаад сая 10.5-аас болгохлаа ярьж шүү дээ. Энэ хэлбэлцдэг гэдэг бид нар анханасаа гэрээ байгуулахдаа энийгээ бодолцох байсан байна гэж одоо бид нар сургамж болох талаасаа тий. Хоёрт нь бол тэр 7 жил нэг хилцнэ гэдэг заалт нь өөрөө бас хитрхи хол тавьсан нь өөрөө асуудал оруулсан юм байна гэдэг. Энийгээ 3 жил болгосон бас сайн зүйл боллоо. Дахиад нэг юм ногдол ашигын талаар сая ярьсан. Энэ жилээс ногдол ашиг авч эхэлнэ гэдэг. Гэтэ энэ дээр бол яг миний хувьас харж байгаа юм нь одоо бид нар ч ялангуяа хувьцат компани дээр ч ярьдаг гэж бол адилхан компани те. Ногдол ашиг эрт авах нь хамгийн чухал зүйл байх уу гэдэг чинь бас тийм бас биш. Яагаад тэгэхээр бид нар ч өөрсдөө одоо 12 тэрбум долларын зээл үлгэтэлтэй байгаад байна шүү дээ одоогоор. За тэгээд тэр зээл ч 7.9%-тэй гэж сая бууруулаад 7.9% чинь өндөр дэ орж байгаа. Тэгэхээр бид нэр аль болох ашигаараа тэр зээлээ төлөөд явах хэрэгтэй юм уу? Эсвэл тэр эхлээд хурдан ашиг аваад тэрийг төсөвтөө оруулаад зацуулах юм уу гэдэг шийдвэр гаргах хэрэгтэй болчиход байна шүү дээ. Тэгэхээр эн чинь бол манайх дахиад энэ төсөв томруулсан асуудал. Дахиад төсөвт энэ уйдлагоос нодлож оруулаад бид нар төсөв өөр ашигтай зацуулж чадахгүй бол нөгөө зээлийн энэ 12 тэрбум төгрөгийг ихсэл байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бол нэлээд бодолтой хандах хэрэгтэй. Одоо яагаад ногдол ашиг төрүүлж авах нь чухал гэдэг чинь бас зөвхөн тийм энгийн асуудал биш ээ гэж. За тэгээ эцэст нь зүгээр хамгийн гол асуудлууд дээр бол хилцээр дуусаагүй юм байна л ч ойлголоо нөгөө онтрогийн асуудал ахуулаад сая бол нөгөө тулсан байгаа асуудлууд дээр л хилцээр хүрсэн юм байна л ч ойлголоо. За отгочлын тухайд
мэдээж хөөг бууруулаад менежментийн төлбөрийг бууруулж байгаа нь сайн хэрэг. Тэгээд 2-3 жил үргэлжлэж байгаа хилцлийг ингээд одоо дуусглаа, ойлголцлоо гэж зарласан нь бол ерөнхийдөө зөвхөн оюутлогоо төслийнхээ хувьд биш, ерөн гадагшаа бас хэцүү эрэг тохиоллоо гэж ярьж байгаа л да. Тэгээд ерөн альва ийм мега төслийг бол 3 төвшөнд одоо үр ашигын тооцох тэм жишг байдаг гэж би зөв хувьдаа ойлгож явдیں۔ Эхлээд тухайн төсөл маань өөрөө хөрөнгө оруулалтаа нөхөх ёстой, хөрөнгө оруулагч нарт ашигтай байх ёстой. Хоёрдугаар тухайн улсынхаа одоо төсөвт нь амнаад татваргаар ингээд мөнгө оруулах ёстой. Гуравт нь бол ажлын байр бий болгох ёстой. За магадгүй геополитикийн ач холбогдолтой байж болно. Тэгэхээр нөгөө 10 хуруу тэгшүүн гэж байдгүй шиг одоо энэ гурван шаардлага дээр гурвуулган дээр өндөр ашиг өгдөг төсөл болох ховор байдаг. Тэгэхээр яг оюутлогын хувьд бол миний хувьд бол энэ макро эдийн засгийн ач холбогдол, геополитикийн ач холбогдол нь бол их чухал төсөл гэж би зөв хөвдөө бодож байна. За. Цаг үеийн асуудлаар юм байна. За, ерөнхийдөө бол оюутлогын стратегийн орд. Ер нь л стратегийн орд гэдэг ойлголт бол ер нь л оюутлогоос баг эхлэлтэй баг анх хэрэглэгдсэн нэршил. Гэхдээ би зүгээр яг өнөөдөр та бүхэн мэрэгжлийн салбарын хүмүүс би ашигт малтмлын тухай хууль дээр байгаа тодорхойлтыг асуугаагүй шүү. Ашигт малтмлын стратегийн орд гэж бидний өнөөдөр яг ойлгоод байгаа зөв юм уу? Энд ч дэлхийн 2 дугаар дайны үеэс хойш л гарч ирсэн одоо хэрэглэтгэе болцсон хаан байдгийг зарим хүмүүс гайхаад байдаг. Бид өнөөдөр энийг хэрэглээд яваад байгаа зөв юм уу? Тодорхойлолт нь зөв юм уу гэж би бас асуумаар байгаа. За, ер нь бол стратегийн орд гэж зүйлүүдтэй стратегийн ашигт малтмал гэдгийг л бид нар харах хэрэгтэй. Тэгээ улс болгонд энэ өөр байх хэрэгтэй гэдгээс бид нар бодох хэрэгтэй. Яагаад тэгэхээр энэ улс тийм байдаг, энэ улс тийм байдаг гэдгээс яриа явдсан шүү дээ. Монголч өөрөө шал онцлогтой улс те. Дэлхийн ихэнх улс нүүрсийг жишээ нь стратегийн ашигт малтмалч гэж үзэхгүй те. Монголд бол энэ бол нүүрсөл жишээ нь байх ёстой ч гэдэг юм уу те. Тэгэхээр орд гээ ярьчаар одоо манай улс төр маань юу болоод олон нийт болоод юм гэхээр бид нар чинь тухайлсан төслүүд яриад байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө улс төрчгөөс аргахгүй. Дараа нь ардын эзэмшлийн асуудал ярихтаас аргахгүй буюу бид нар ингээ дууссан шигүү тэр яриад орчоод байгаа. Улс төрийн түвшинд ч олон нийтийн бид нар Монгол улсаараа харах юм бол ямар ашигт малтмал манад стратегийн энэ дээр улсын бодлого ямарх юм бэ? Буюу тоглоомын дүрмэл тодорхой тавих нь л номер 1 болохоос биш. Одоо энэ орд хэний эзэмшлөө, энэ төр эзэмштэй юу гэдэг ордын буюу тухайн төслүүдийн асуудал яриа явуулчихаараа энэ нөгөө эдэн талын хэрүүл тэмцэл нь дуусахгүй байна л гэж би одоо хараад байна. Хэрнээ юу болох вэ? Тантай ерөнхийдөө бол бид нар бас санал нэг байна. Энэ ашигт малтмлын хуулийн төсөл боловсруулж явах явцад дуулуурхаа салбарынхны дунд энэ талаар бас нэлээд хилцүүлэг өрнөжсэн. Ерөнхийдөө болохоор салбарын орд гэхээсээ илүү ашигт малтмлын төрлөөр нөгөө явах зүйтэй гэж үзэж байгаа. Одоо энэ хуулиар бол бас стратегийн орд гэдгээс гадна нөгөө чухал ашигт малтмал гэдэг тодорхойлолт орж ирж байгаа. Тэ өндөр технологийн болоод олон улсын зах зээлийн хувьд бол өндөр эрэлт хэрэгцээтэй юм эдийн засгийн хувьд боломжтой ашигт малтмлыг тодорхойлохоор ингээд зааж байгаа. Улс орнуудын туршлагаас харахад бол зарим нь бол мэдээж критикл ашигт малтмал, зарим нь болохоор стратегийн ашигт малтмал гэдэг ингээд янз бүрээр тодорхойлж явж байгаа шүү. Ялангуяа үйлдвэрлэгч талдаа болохоор улс орнууд нөгөө критикл гэдэг юг те тухайн улсын үйлдвэрлэл эдийн засгийн аюулгүй байдалд нь чухал ашиг бүтэлтэй гэдэг учраас критикл гэдэг ашигт малтмалуудын тодорхойлолт жагсаалтуудыг бол гаргаад ингээд явж байгаа шиг байна. Манайх шиг одоо олборлогч орны тухайд бол өөрийн хувьд нөгөө стратегийн өндөр ач холбогдолтой ашигт малтмал нь өөрөө юу байх юм бэ гэдэг тал руугаа явах зүйтэй байх гэж бодож байна. Ер нь ордын хувьд нөгөө тодорхойлолт ороод ирэхээр зэрэг төрийн хувь эзэмшил болоод ингээд бусад олон тодорхойгүй асуудлууд ингээд гарчиж байгаа те 34%-ийг төр эзэмшнэ гэж байна. Тэрийг яг ашиг одоо өрөөгөөж юу гэж тодорхойлоод тэрний 34% гэхээр хэрэг хэмжээгээр эзэмших юм. Тэр одоо хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар явж байгаа төслүүд дээр 34%-аа эзэмшихийн тулд хилцээ явж байна. Тэр нь өөрөө бас дүрм журмгүй явж байна гэдэг маш олон тодорхойгүй асуудлууд бэрхшээлүүд энэ салбарт одоо яг энэ тодорхойлолт бол үүсгэж байгаа. Гэхдээ одоо харамсалтай нь бол 2019 оны үндсэн хуулийн одоо нэмэлт өөрчлөлтөөр стратегийн орд гэдэг одоо үндсэн хуультай суулгаад өгсөн болохоор ойрын буюу богино хугацаанд үндсэн хуульд өөрчлөлт орохоос гаднаа нь одоо яг энэ орд гэдэг тодорхойлолтод бол гар хүрэх боломжгүй болсон юм болов уу гэж харж байгаа. Зохицол явахаас болж байна. Одоочлын тухай. Ер нь дэлхийд дээр манайхаас өөр улсад стратегийн орд гэсэн юм ойлголт төрн байхгүй шахах байхаа. Тэгээ манайх бол яг хуу тэр 2006 оны хавьд бол бодвол нөө хувийн хвшилтэд итгэхгүй. Тэгээ хоёр ийм өөр одоо дэглэмтэй том улстай байдаг учраас яг хуу тэр хувийн хвшлийн лиценз эзэмшигч нь удаа зарж магадгүй гэсэн айдас болгоомжл байсан баг. Гэхдээ яг энийг өөрөөр шийдэх боломж бол зөндөө байсан л гэж би зөв хөвдөө алтай хувьцаа хийж болж байна, нэг хувь байж болж байна. Тэгээ хэрвээ
гадны одоо төрийн өмчт компани зархаар бол тэр нь ингээд хүчингү болчдөг те одоо эсвэл вето юу хориг тавьдаг. Тэгсэж чинь одоо ялангуяа оюутлахын үед бол ингээд 34 эзэмшихийн тулд өр зээл аваа тэр нэг өсөө явцгаа айгу буруу тийшээ явсан л да. За стратегийн орд маань ашигт малтмалын хуулиндаа болохоор нэг дотоодын нэгж бүтээгдэхүүний 5% гэдэг нэг тоо заасан байдаг. Тэгсэн мөртлөө нөгөө стратегийн орд болох гэдэг 27 дугаар тогтоол гэдэг нэг алдартай тогтоол байгаа. Тэрэн дээр хоёр хавсралттай одоогоор миний санджаар 16 стратегийн орд 39 ч байдаг лөө. Тэр нь одоо болох боломжтой тий. Засгийн газар одоо их хурл руу оруулж стратегийн орд болгоно гэдэг. Одоо кандидат гэх юм одоо нэр дэвшигч гэсэн маягаар ийм юутай байдаг. Тэгэхээр эдгээр нь хоорондоо маш их зөрчилддөг. Яагаад гэвэл тэр ялангуяа тэр Б хавсралтанд байгаа А хавсралтанд байгаа дотор ч гэсэн тэр жижиг нүүрсний урхаанууд маш их байдаг. Тэр нь болохоор дотоодын нийт бүтээгдэхүүний 5% байтугай 0.5% нь хүрэх хэрэггүй иймэрхүү ордууд бас байдаг л та. Тэгээд яг энэ стратегийн орд маань ийшээ хөрөнгө оруулахын тулд гадныханд маш тодорхойгүй байдал үүсгэдэг. Одоо засгийн газраар нь дамжаад их хурл руу орох юм уу, орохгүй юм уу? Төр хувь эзэмших юм уу, эзэмшихгүй юм уу? Эсвэл хэдэн хувь? Эсвэл тэрийг нөгөө тусгаар ойлтойгоор солих юм уу, солихгүй юм уу гэдэг нь маш ойлгомжгүй байдаг. Тийм учраас стратегийн орд маань ерөнхийдөө нэг тийм хөрөнгө оруулалтыг гацаадаг нэг тийм зүйл болж хувирсан. Одоо гадаадаас хоёрдугаарт энэ маань өөрөө ингээд нөгөө хэвчлэн төрийн өмчийн компаниуд ажиллаад ирэхээр нөгөө ялсан намын тодорхой нэг бүлэглэн тэн дээр ингээд хүмүүсээ байршуулах. Тэгэл нөгөө нэг хардлага сэрдлэгэн дуусахгүй нэг ийм л юм болж байгаа юм л да. Тэгэхээр стратегийн орд чинь өөрөө ингээд явандаа улс төрөөч ингээд ялзруулаад уул урхаагаа ч ингээд муухай болгоо те хэрүүл урлын бай болгоод ингээд нуус төр уул урхаа хоёр нэг уулздаг цэгтээ маш муу цэглүүлээд хувирчээд байгаа л гэж харддаг. Бусад улсуудад бол яг сайн хэлснээр чухал ашигт малтмалгаа явж байгаа critical minerals. Тэгэхээр тэр нь яагаад тэгж явдаг вэ гэхээр жирийн ашигт малтмуулыг одоо ирж хайх зөвшөөрлөхийн тулд 10-20 жил болдог. Хэрэг critical гэдэгт оруулах юм бол төрөвчлсөн журмаар магадгүй 1 жил ч юм уу те ингээд шуурхаа төртөө нэг л цонхоор харьцдаг. Ийм одоо зөвшөөрлийн төрөвчлсөн шугамар олгон шүү гэдэг маягаар одоо чухал ашигт малтмалын жагсаалтуудаа бол гаргаад байгаа. Тэгээ ихэнх улсууд хуультай болцсон билээ. Тэгээд илүү тийм юу төрөвчлсөн процессор явна гэдэг ингээд хуульчилж өгч байгаа юм билээ. Манайд бол яг одоо л ашигт малтмалын хуулинд орох гээд байгаа шиг байна. Гэхдээ манай энэ стратегийн ордын чухал ашигт малтмал эдэр чинь яаж нөгөө хөндрүүлэх үү, гацаах уу, яаж нөгөө нэг төрийн эзэмшил тодорхойгүй л эсэхгүй гэдэг утгаараа яваад байгаа. Дэлхийд даяар бол яг эсрэгээр яваад байгаа байхгүй. Илүү тодорхой болгоё, хурдан шуурхай болгоё. За, стратегийн ордод тухайд юм. Энэ ордтой холбоотойгоор өгөөж гэдэг ойлголтыг нэг тодорхой болгоё гэдэг юм саналууд маш их явж байна. Тэгэхээр миний хувьд л өгөөж гэхэр тэнд байдаг нөгөө нэг бооны үйлдвэрийг би жишээ санаж байгаа. Энэ шиг юм ойлгомжтой баймаар байгаа байхгүй. Өгөөж гэдэг нь яг юу хэлээд байгаа? Алийг нь өгөөжд оруулаад алийг нь өгөөжд оруулахгүй юм бэ гэдгийг тодорхой болгочихё гэдэг ингээд ялангуяа хувьчлийн зүгээр санал тавиад байдаг юм шиг. Төр дээр очиод ямар шалтгаан хэлийг ингээд гацаад идэх юм бэ? Энэ өгөөж гэдэг ойлголтыг яг аль талд нь алийг нь оруулчвал зөв юм. Татвар, төлбөр, за тэгээ ногдлоо шиг гэдэг ерхий юм байгаа. Тэгснээр нөгөө тал болохоор нийгэм, эдийн засгийн, за магадгүй байгалийн ингээд эдрийг бас тооцоо гэдэг юм саналууд аль нь олон улсын жишгээрээ ч гэдэг юм уу зөв юм бэ? Энд дээр тав хүмүүс байр суурь илэрхийлж. Отгочлоо бас л. Олон улсын жишг бол байгаа л та Дэлхийн банк, олон улсын санхүүгийн корпорац тэгээд нөө том үндэстэн дамсан корпорацууд тэд нар ингээд манайх шиг юм хөтөлбөр зөндөл байгаа шүү дээ. Тэгэхээр тэн дээр бенефитийг яаж тооцдог вэхээр 3 давхараар ингээд авч үздэг шиг байна. Тэгээ хамгийн үндсэн давхар дээр бол тухайн төсөл өөрөө санхүүгийн үр дүн ашигтай байх шүү дээ. Одоо алдагдлалд орохооргүй. Алдагдлалд орох юм бол тэр юу болоод хэрэггүй шүү дээ. За дараад нь ногдол ашиг амнаат гэсэн хэлбэрээр тухайн одоо улсынхаа төсөвт мөнгө оруулж явах хэрэгтэй. За гуравт нь тухайн орон нутгатаа худалдан авалт хийж явах хэрэгтэй. За хамгийн чухал нь ажлын байр. За тэгээд мэдээж доллар олж ирнэ. За манайх шиг улсад бол одоо 3 дахь хөршийн хөрөнгө оруулалтыг татах бас нэг тийм энэ маань өөрөө өгөөжд би орох ёстой гэж боддог л доо. Яг тэгвэл тэр тэрг одоо мега төсөл гэж байгаа. Манай эдийн засгт тэнцвүүч хэмжээний том төслүүд бол ялцгүй ингэж одоо юу гэмдэ геополитикийн үүднээс ч юм харахгүй л болохгүй. Тэгэхээр ерөн 3 дахь хөршийн хөрөнгө оруулалтыг татсан жижиг улсуудад бол бас нэг тийм
гадаад бодлогын хувьд бол том хөшүүрхтэй болчдөг. Бас хамгаалтанд орох боломж ихтэй болчдөг. Тэр талаас нь бас хараасаа гэж боддیں۔ Тэгэхээр ер нь ч бас өгөөж тооцооч ээ. Тий, тооцооч. Ажлын байрыг тооцооч. Дотоод худалдаа авалтыг тооцооч. Одоо жишээлбэл манай энэ оюутлогууд дээр би юун дээр их харамсдаг вэ гэхээр 2011 онд оюутлогооч өөрсдөө 400 орчим сая доллараар 300 мегаваттын цахилгаан станц барья гэжсэн. Тэр нь болиулсан. Дараад нь 5 толгой дээр барьсан. Тэрийг бас болиулсан. Одоо ингээд бид нар жил болгон 200 сая доллар гаднаас судалж авч байна. Тэгэхээр ийм жишээлбэл энэ дээр бид нар өгөөж минь хасахтал яваад байгаа байхгүй. Тэгээ одоо ингээ хоримтлагтаа тэр чинь хэдэн ч тэрбум доллар болчихж байгаа. Нөгөө зардал хэтрээд байна гэдэг чинь шалтгаан юм шүү дээ. Анх бол дотооддоо цахилгаан станц бариад тэрүүгээр ингээд үйл ажиллагаагаа одоо өдөнд эрчим хүчээ хангана гэж явж ирсэн. Одоо бол гаднаас импортлж чинь маш өндөр дүнгээр. Тэгэхээр ингээд бид нар өгөөж алдсан л байгаа байхгүй. Тийм учраас өгөөж ингээд нэг талдаа ойлгочих нь бас зөв. Тэгэхээр бид нар юуг алдаад байгаа гэдгээ бас олж харах боломж өснө л гэж харж байгаа. Ажлын байр бол маш чухал. Ер нь ажлын байрыг бол заавал оруулах хэрэгтэй. Тэгээ Эрдэнэживийн тухай. Яг манайха 2019 онд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нөгөө нэг стратегийн ордын үр хөгжийн дийлэнхийг ард иргэдэд хүртэнэ гэдэг юу зохицуулалт орсон. Тэрний дараа болохоор зэрэг энэ үр хөгж гэж юугаа үүсгэх, дийлэнх гэдгээ юугаа үүсгэх гэдэг нэг юм бодлогын судалгаа хийжсэн. Тэгтээ хууль талаасаа хийжсэн. Тэр судалгаан дээр юу гэж гарч ирсэн бэ гэхээр мэдээж татвар хөтөлбөр хураамж ногдлоо ашиг гэдэг эдийн засгийн хувьд орох мөнгөөр тооцож болох энэ үр хөгжийг бол тооцож болно. Нөгөө талаар нийгэм болон энэ бусад ажлын байр нэмэгдүүлж байгаа өөрөөр хэлэх юм бол оюутлогоо одоо төсөл дээр ажиллаад маш олон монгол залуучууд шинэ мэрэгжил эзэмшээд төсөл дууссаны дараа хүрэх чадвартай дэлхийд гарах мэрэгчлэтнүүд ингээ үлдэж байгаа хүний хөгжилд оруулж байгаа хувь нэмэр компанийн төслийн оруулж ирж байгаа ноу хау тэгээ энэ бүх техник шин технологи энэ бүх зүйлийг одоо өгөж тооцох хэрэгтэй гэдэг одоо судалгааны зөвлөмж бол гарч ирсэн. Гэхдээ мэдээж сая хин отго чулуу маань хэллээ. Миний хэлж байгаа бас зарим нэг зөвхөн энэ татвар төлбөр хураамжаар бол явахгүй байх гэхээр одоо зогсохгүй гэх юм бол энэ нөгөө нэг бидний хэлж байгаа одоо мөнгөн бус үр өгөөжийг яаж одоо 34% гэдэг тоонд баригдуулж тооцох юм бэ гэдэг дээр бол бас бодох хэрэгтэй болж байгаа гэж бодож байна. Золбын тухай. Яг би бол ер нь бид нэр ер нь дуусахгүй яриа гэдэг шиг эцэс төгсгөлүүд юм руу яваад байна л чараад байна. Одоо үр өгөөж 10% гэдэг нэг тоо тавих гээд байдаг. Та бүр хөөчлөө гэж бодъё. Бид нар ч одоо маш олон төсөлтөд татрын маргаан тавьж явдсан шүү дээ. Татраа хүртэл хоёр талаасаа ингээд ойлгомжтой заасан байгаа юм дээр бид нар нэг талтай гарч чаддгүй шүү дээ. Нэг яаж тооцох вэ гэдэг дээр. Тэгээ тэнгүүд өөр өгөөж 10 байгаа гэдэг 90 дотроо сая ярьж янз янзаар бид нар тайлбарлаж болохоор байна. За тэгээд дотор нь баахан юм тооцох болох гээд байна. За энэ бол эцэс төгсөлгүй одоо хэрүүл дээрээс нь баахан арбитрийн шүүхийн асуудал гарах юм байна. Энэ нь бол энэ хэрвээ ингэж явах юм бол бүхэл за нэг биш одоо зөвхөн оюутлогоо биш 10-20 ордтой бол яах юм те. Тэгээ Монгол Улсын засгийн газар гэдэг чинь баахан л хилцээр хийдэг шүүхтэр явдаг л одоо юу болж хөрөх гээд байгаа. Өөр өгөөж талаасаа дахиад зүгээр ингээ харахаа бид нар чинь шууд тооцож болох юм байна. Болохгүй ч байна те. Одоо өмнөх танаа эгэлэрсэн төрөл танайхаар бас нэг судалгаа харуулсан. Энэ ухаан ордуудын олон улсын судалгаагаар ордуудын гол үр өгөөж хин авдсан мэгш 70 эдэн үеийг нь одоо ханган нийлүүлж компаниуд нь авдгаа гэдэг. Одоо тэгээд 10 эдэн төвд 10 эдэн олон нийтчлүү нэг юм танахтай гарч ирсэн. Тэгвэл одоо бид нар чинь топ 100 компаниас яхан танилцууллаа шүү дээ. Топ 100 компаниуд харах юм бол ихэнх нь энэ оюутлог ханган нийлүүлж компани. Зарим нь оюутлог ханган нийлүүлж болсноороо бизнесээ хөгжүүлээд одоо топцууд орох хэмжээний том бизнестэй болсон компани биш үү те. Тэр чинь одоо оюутлогын үр өгөөж жишээ мөн бидтэй шин. Тэгээд энийг яаж бид нар хэмжих юм бэ гэдэг юм. Тэгэхээр бид нар ингээд үтс төгсгөл рүү юм ороод байгаа. Уг нь бол хууль тогтоомжийн хүрээнд хуульчин өөрөө бодлогочин өөрөө маш тодорхой энгийн л байх хэрэгтэй шүү дээ. Энгийн байхгүй илүү нөгөө ойлгомжгүй болох тусмаа л энэ нөгөө бид нар эцэс төгсгөл рүү нөгөө явах юм байна. Тэгэхээр энийг ингээд 60% өгөөж өгөхөөс лүүтэй бид нар янз бүрийн татвар хураамж роялти идрэл ойлгомжтой тавиад эдрэгэл зөвөр авч чаддаг л болох институцийг бид нар хөгжүүлэх ёстой л гэж хараад байна. Ойлгомжтой гэдэг дээр зөв жишээ авъя л да. Одоо бүгд зэсэн дээр авъя. За. Зэсэн дээр тэгвэл ойлгомжтой гэвэл ийм байх хувьбар байна. Энийг тэгвэл хөрөнгө оруулагчид гадаад нь ч дотоод нь ч ойлгоход хэлбэр байна гэдэг юм санал. Сая тэгээд зэсэн дээр хуулиас татсан уу гэж татсан л гэж ойлгосон те нөгөө роялтига бууруулъя гэдэг. Уг нь л ойлгомжтой хуулинд 20% байгаа л да. Гэхдээ тэр нь оюутлогоо дээр нөгөө эрдэнтээр тэгээд роялти төлж байгаа хоёр л орд Монгол зэсийн орд байгаа тий. Тэгэхээр яг энэ тэр роялти бол тодорхой тавьж болж байгаа шүү дээ тий. Одоо шатлсан байдлаар тэр бол үнээс хамаарсан гэдэг.
ганц одоо ингээд хууль нь яач магадгүй гэдэг ойлгомжгүй байдалтай л бид нар хичнээн жил явцсан. Тэгээ одоо байгаа засгийн роялти бол олон улсын бид нар зөндөө судалгаанд гарсан харьцангуй өндөр байгаа нь бол үнэн. Тэрийг яаж одоо энэ нөхцөл байдлаар бид нар нөгөө ордуудаа хөтлөхийн тулд энэ нөгөө бид чинь зөвхөн оюу толгой эрдэнтийг бодож ялангуяа эрдэнтийг бодож л тэр засгийн роялти гэдэг тавьсан юм гэж ойлгосон. Дараагийн ордууд нь бидэрт одууд байгаа шүү дээ, засгийн ордууд. Тэд нар хөдлөхгүй байна те. Яагаад хөдлөхгүй вэ? Засгийн өн өсөд байна шүү дээ. Бид нар тэр энэ асуултанд хариулах хэрэгтэй. Хөдлөхгүй байна. Яагаад тэгэхээр одоогийн байгаа роялтиг чинь хинч тэр хэмжээнд хинч энэ чинь нөгөө хөрөнгө оруулалтаас бол боломжгүй гэж харж байна. Нөгөө талаас нь хөдөлгүүл нөгөө стратегийн орд гээд 34% төр авна гэдэг тал руугаа явбал ингээд тооцоол явж байгаа шүү дээ. Тэр модель дээр тавихад энэ ч өөр үр ашиггүй байна гэдэг утгаасаа одоо хөдлөхгүй ордууд чинь зөндөө хөнгө үлээгээд байж шүү дээ. Тэгэхээр бид нэр одоо хөдлөе гэж орж байвал олон улстайгаа нийлдсэн байдлаар л одоо ажиллах хэрэгтэй. Өгөөж гэдэг дээр зөвхөн ингээд нэг юм ойлгомжгүйгээд маш олон асуудлыг ярьж болж шүү дээ. За бид чи бас 2 жилийн өмнө Үндэсний баялагын сангийн тухай хууль баталсан. За дахиад нөр үндсүүлийнхаа дагуу нэг ордуудынхаа дийлэх өгөөжийг нь ард түмэндээ гэдэг нэг ийм асуудал яригдчихэв. Тэгээ одоо зөвхөн оюутлогоо дээр 34 дэх тоотой ард түмэн танилцаад 30-ыг нь олж амжаагүй байхад 50, 51, 55, 60 гэдэг дахиад баахан торог гараад ирсэн. Энэ чинь нөгөө нэг ахаал нөгөө нэг хэрүүлийн айлаг гэдэг шиг юм болох юм биш үү? Энийг ингээд заавал ийм олонтой байх хэрэгтэй юм уу? За яг магадгүй нөгөө нэг түүхийдээс шалтгаалаад гэтээ түүхий дулган дээр тогтвортой юм байж болтгүй юм гэдэг юм ямар хувилбарууд та бүхэн санал болгох. Боточлог. Тэр нэг их хурлын тогтоол яваад байсан. Тэгээд ингээд зарим нь бүр ингээд нэр заагаад энэ дээр 65% шүү, энэ дээр 40 шүү, энэ дээр 50 шүү гэдэг. Өгөөжийнх нь тэдөө байх ёстой шүү. Хэрвээ эндээ хүрэхгүй бол одоо хүчээр орлогоос нь шууд авч гэж яах шиг тийм их сонин зохицуулт явах юм билээ. Яаж хэрэгжүүлэх юм бэ? Энэ бол яг гадныханд бол жоохон ойлгомжгүй, ер нь шууд хэлэх жоохон муухай харагдахаар юм байгаа л да. Тэгээ ер нь бол манай ашигт малтмалын нөөц ашигласан төлбөр чи өндөр шүү дээ. Ягаад гэвэл манайх чинь шууд бохир орлого дээр нь одоо $100 орлого авал шууд тэндээс нь тооцоод авчиж байгаа. Манай өрсөлдөгч улсууд бол их хвчлэн ашигаасан ч юм уу эсвэл нэг суур 1% байгаа юм. Ер нь 1%-аас илүү биш юм. Тэгээд үн өсөх юм бол өснө нэмэгдэх роялти аваад буурах юм бол буцаа буурчдаг. Нэг иймэрхүү байдлаар л явдсан билээ. Тэгэхээр манай роялти бол хангалттай өндөр. За тэгээд дээр нь яг ногдол ашиг орж ирж байгаа. Тэгээ энэ зөвхөн роялти, татвар, ногдол ашиг 3-ыг одоо өгөөж гэж тооцоод тэгээд одоо нэг орлоготой тулгаадах юм бол ер Монгол төсчүүлдэх компаниэр үлдэхгүй байх гэж би зөв хөвдөө боддتي. Хөрөнгө оруулах компани ч олдохгүй байх. Тэр тогтоол бас яг тэр байдлаар одоо батлагдахгүй байх гэж би найдаж байгаа. Тэгээд одоо яг та бид нар чинь Эрдэнэт оюу толгой хоёр ингээд байнга байгаад ах юм шиг бодоод байна шүү дээ. Гэтэл чинь 30 жилийн дараа аль аль нь нөгөө өвгөрн, агуулга нь эрс муудна, зардал нь эрс өснө. Тэгэхээр одоо бид нар чинь энэ хоёрт найдаад одоо манай экспортын 60%, төсвийн одоо 20%, 20-30%. 20 жилийн дараа одоо төсөвч тэр экспортын орлого дээр бол маш том цоорхоо үүсгэж байгаа. 30-аас 40%. Тэр үед тэр шокийг зөөлөхийн тулд дараагийн засгийн ордуудаа ингээд юу яаж явах хэвээр бэлтгэж явах хэвээр. Яг бол нэг засгийн ордыг ашиглалтанд оруулахын тулд ер нь 20-30 жил дор хийж болно шүү дээ. Тэр одоо дараагийнхаа ордууд ингээд бэлтгэсэн байх ёстой. Гэтэл одоо яагаад нөгөө хөрөнгө оруулалт орж ирэхгүй нөхөр нөгөө Эрдэнэтэд зориулаад хитрхийн өндөр роялти тогтооцсон. Тэгээд тэрнээс болоод айгаад нөгөө дараагийн төслүүд нь орж ир чадахгүй ингээд нам гацчихад байгаа юм л да. Тийм учраас одоо роялтигаа бууруулад ингээд ер нь нэг олон улсын дундаж ичгээр нэг шударгал болгочих юм бол уг нь хаана амар юм байгаа. Яг манайх ч Эрдэнэт дээр их олон жил одоо муухайгаар хэлэх юм бол шулуулсан гэсэн ойлголттой байсан. Тэгээд Эрдэнэт дээр сайлуулах үйлдвэр бариулахын тулд хүчээр өндөр роялти тавьж өгсөн байгаа. Гэтэл нөгөө Оросын тал ингээ гараа авцсан. Тэгэхээр нөхцөл байдал эрс өөрчлөгдөж байхад тэр өмнөх нөхцөл байдалтай таарсан нөгөө зохицуулт чи хэврээ үлдсэн. Тэгээ энэ нөгөө дараагийнхаа төслүүдэд бол маш хүнд дарамт болж байгаа. Ягаад гэвэл хөрөнгө оруулалтын нөхцөн төсөл нэг өөр, дөнгөж одоо санхүүжилттэй босгож байгаа нийлэх төсөл шал өөр. Тэрийг даахгүй л дээ. Тэгэхээр одоо ингээд яг тэр дөнгөж эхэлж байгаа төсөлд нь тохирсон тийм шудраг роялтитай болох хэрэгтэй л гэж би зөвхөн хувьдаа боддتي. За, эрдэнчийн хувьд ямар саналтай?
Манай хоёр эдийн засагч бол тодорхой шийдлүүдийг хэлж байгаа шиг байна. Би зүгээр яг засаглалын хувьд нөгөө энэтэй холбоотой юмнуудыг яриа гэж бодсон. Яг тэгэхээр стратегийн орд гэдэг ингээд тодорхойлцохоор зэрэг тэрэнд ингээ үндэсний баялагын сангийн тухай хуулиарч стратегийн ордууд дээр төрийн өмчит компаниуд ажиллана гэдэг хэлж байгаа. Энэ өөрөө нэг талаасаа нөгөө нэг засаглалын асуудлуудыг үүсгэж байгаа тийм. Төрийн өмчит компани ороод ирэхээр өсөлтөр одоо өөрийн төвөө гişүү ингээ ярьж штэ. Эрдэнэт үйлдвэр бол хуулиараа 20% амнат төлдөг. Дээр нь нэмээ хууль бусаар засгийн газрын даалгавраар журмаар ингээд нэмэлтээ 20 одоо 2% роялти ногдуулаад ингээд нийтдээ 22 гээд. Тэгээ төрийн өмчит компаниуд болоод тэгэхээр нөгөө роялти чи дахиад ингээд айгүй юм ойлгомжгүй нэгдүгээр толчж байгаа. Дээрээс нь төрийн өмчит компаниудаас нөгөө төсвөр санхүүжүүлэх бусад урсгал зардлуудыг ингээд нөгөө компаниудад даалгавар өгөөд засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр бүр тодорхой бүр засгийн газрын тогтоолч юм уу хуулиасны албан ёсны шийдвэрээр тэмдэглэл хэлбэрээр ингээд даалгавар өгж байгаад маш олон зүйлийг ингээд нөгөө компани өөрийнх нь тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй алсын хараа стратеги гэдэг юмд нь байхгүй тэр байтугай бүр үйл ажиллагаатай нь холбоогүй том мега төслүүдийн хүртэл санхүүжилтийг гаргах юм эдийн засгийн дарамтууд ингээд ирээд байдаг. Тэгэхээр нэг талдаа роялтиг буулгаад одоо юу гэдгийг шин хөрөнгө оруулагчдыг оруулж ирээд ингээд бид нар зэс болон бусад салбараа босгож явж байна. Нөгөө талаа стратеги орд гэдэг юм чинь байгаад энэ дотор өөрийн төрийн өмчит компаниудын давмгайлсан оролцоо байгаад төрийн өмчит компаниудаа үйл ажиллагаанд нь оролцож байгаа тэр засгийн газрын оролцоог хязгаарлах одоо бол ямар ч зохицуулт байхгүй байгаа шүү дээ. Энэ хэвээрээ явах юм бол ямар ч төвчнөр роялти байсан манай эдийн засагт орох ёстой орлого бүрийн хэмжээгээр орохгүй ингээд төсвөөс гадуур явах хэрэгсэл хэвээрээ байгаа гэж харж байгаа. Золоо гэдэг байна. Тийм, ер нь бид нар чинь тэр 19 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөс эхлээд тэрнээс өмнө ер нь нөгөө популист юмд ороод үндсэн хуулинд өөрчлөлтийн заалт оруулсан шүү дээ. Одоо тэгээд манай улс төрчнөр яхаараа тэр заалтайгаа байнга ярьдаг. Тодорхойгүй. Гэхдээ ингээд улс төрч хүнд амар гоё ярих гоё тийм. Тэгээд тэр өөрөө Монголын хувьд уулуурхайн салбарт ер нь маш том ухралт болсон л боддог. Одоо ер нь л ирээдүйдээ тэр үндсэн хуулийн дээр өөрчлөлт оруулахгүй болвол болохгүй юм байна гэж нэг том зургаар байна. Дараа цаашлаад арах юм бол үндэсний баялагын сан гэдэг баялагын сангийн нэрийг барьж одоо улс төрчдөг боллоо. Популизм хийдэг боллоо. За бид нар гэхдээ одоо бүгдээрээ л харж байгаа олон жил энэ төрийн өмч компаниуд ямар үр ашиггүй ажиллаж байгаа. Улс төрөөс ямар хамааралтай байгаа тий. Тэгвэл бид нар дахиад энэ капитал буюу хөрөнгийг хүнд эзэмшүүлэхээр хэн энийг менеж хийвэл зөв бэ гэдэг чинь тухайн улс орны ямар ч зах зээл дээр ингээд шийддэг зүйл. Тэгэхээр бид нар чи хамгийн муу менежертэй энэ баялгаа менеж хийлгэж өгөх юм уу те гэдэг чи өөрөө нэг бидний хариулах ёстой асуулт. Тэгээ харахаар одоогийн байдлаар үгүй байхгүй те. За яг одоо бол бид нар арай нэг зөв алхам хийх гээд нөгөө Эрдэнэс Монголын үндэсний баялагаас илүү нөгөө asset management буюу хөрөнгө удирдлагын компани болгож байгаа нь бол зөв. Одоо бид нар чи улс төрчнөр одоо улсыг хурлын гишүүд хэвлэл мэдээллийн хүмүүс чи олон нийт хилцээр хийхгүй шүү дээ. Хилцээр хийх чадамжтай тэр төрийн өмч компани одоо менежмент компани хийх ёстой. Тэр нь чадахтай байх ёстой. Тэр лугаа явах ёстой. Цаашаа харах юм бол бид нар чи өөрсдөө одоо үндэсний баялагын сан гэдэг зүйлийг одоодоо зарцуулахтай. Одоо 3 сан байгуулсан одоодоо зарцуулах юм яриад байна шүү дээ. Энд чинь өөр нь уг нь зорилго нь бол ямар ч улсад энэ баялагын сан үүссэн зорилго ч гэсэн анханасаа илүү ирээдүйн руугаа хөрөнгөлүүлдэг, ирээдүйн руугаа ашигладаг. Уулуурхаас үүссэн хит халалтыг одоо бид нар сүүлийн хэдэн жил харж байна. Нүүрсний экспорт үн өсөд гэсэн тэрнийхээ хэмжээгээр төсвөөд анхаалгдсан. Тэр хүрээндээ бид нар ч одоо зовлон үүсэн тий. Уг нь баялагын сан байсан бол тэр орлого зарлагыг тэгшдгээд одоо юу гэдэг нь стейбл буюу доктортой өсөлттэй байхыг явуулдаг. Тэгээ ингээ харахаар бид нар ер нь нөгөө одоо манай би дахиад улс төр талаас л яг нэг бүх юм устраас хамааран их хурл дээр ч харж хад бид нар дандаа үнийн араас үн яриад байгаа. Үнийг хөөцөлдөд байгаа. Одоо манхны үнэтэйгээ адилхан. Яа тэгэнгүүт чи үн чи өөр байнга өөрчлөгдөж идэх зүйл шүү дээ. Одоо ингээд бид нэгээ тарахад одоо energy resource гэж ярихад 2010-ад онд нүүрсний үн хэцүүхэн байхад energy resource амар хэцүү байдалтай байсан. Energy resource олон улс IPO хийсэн хөрөнгө оруулагч маш их хөрөнгө оруулсан шатсан Монгол гадаадгүй. Гэтэ тэр чинь л уулуурхайн компани одоо төслийн явдаг зовлон шүү дээ. Гэхдээ хэлбэлцдэг гэдгийг одоо бид нар зис нүүрсний үнийн алтны үн ийм байна гэд энэ хэмжээгээр бид нар 20-30 жил байх юм шиг л одоо улс төрчин нэмээр ярьж байгаа. Бид нар мэдхгүй байвал сайн Монголд те байхгүй ч магадгүй 5-10 жилийн дараа зис алтны үн жишээ бид нарыг алтны ханш өндөр байна гэж ярьж итл энэ жилдээ одоо 5000 гаруй өнгөрчсэн одоо 4000 дээр ярьж шүү дээ те. Тэгэхээр ингээд үннийг ярихаан болох хэрэгтэй. Бид нар бол бодлогын хувьд тоглоомын дүрмийг л тавьчих. Тэн дээр уулуурхайн орд гэдэг чинь өөрөө эрсдэл өндөртэй байдаг. Зарим нь одоо дампуурч магадгүй. Зарим нь үнэхээр ашигтай байж магадгүй. Тэнд бид нар өөрөө ингээд оюутлогын төсөл одоо шинэ
одоо ингээд хэдэн жилээр ухарсан зардал ирсэн гэд бид нар өөрөө 34% ч юм оролцоог байсан бол бидэрт хамаагүй байхгүй ингээд өөрөөсөө та зардлаа гаргаж эртлээ өөр бид нар авах ёстой юм авнаа гэл байж хэвээр. Тэгэхээр бид нар үүний ярихаа болох хэрэгтэй байна. Гол нь зүгээр ямар юу авах вэ гэдэг тодорхой тавиад уулуурхаа гэдгээ бид нар өөрөөсөө ойлгоод эрсдлүүдийг нь бол хувийн бичлэн гадна дотны хөрөнгө оруулагчид таад эрсдлээ өөр бид нар хэрвээ амжилттай бол амжилтгүй болсон ч бид нар авах ёстой юм уу тэр хэмжээгээр ч л авна гэдэг л байх ёстой юм байна л гэж харж байна. Улс төрчлөлт гэснээс би зүгээр ингэж бодоод ихнээс нь бид нар нэгдүгээрт ойлголтоо тодорхой болгох. Ойлголтоо тодорхой болохын тулд ядаж нэршлээ тодорхой. Одоо чи үгдгийг байгалийн баялаг гэх юм уу? Баялаг гэхээр хүмүүст чинь манай ямиг аваад ирнэ. Байгалийн нөөц гэчүүл нэг арай өөр ойлголт төрөх гээд. Стратеги орд гэх юм уу? Эсвэл арай өөрөөр нэрлэх юм уу? Хадгалаад нэршлээсээ эхлээд ингээд баг явуул зөв юм боллоо. Тэгэхгүй энгийн иргэд болохоор ой манай газар дор хамыг юм л аваа гарах гээд байна. Тэр чи газар дээр хөрсөндөө гарч иж баялаг юм а гэдгийг ойлгохгүй байна гэдэг ийм шүүмжлэл яваад. Тэгэхээр нэг ойлголтын зөрүүнүүдийг яаж зэгцлэх хэрэгтэй байдаг юм бэ? Гарцууд. Ер нь бид нар хэлчихтэй. Монголч одоо уулуурхан эдийн засгт улс. Одоо бид нар уулуурхан эдийн засгийг төрөлжүүлнэ л гэж бид нар ярьдаг. Гэхдээ яг үнэндээ боддоор 30-аас 30 жилдээ ч бид нар өөр уулуурхаатай эдийн засгийн салбар Монгол байхгүй. Тийм нөөц боломж байхгүй. Тэгэхээр уулуурхаа хөгжүүлэх ёстой, уулуурхаа төрөлжүүлэх ёстой гэдэг юм эхлээ яриад тэндээс бид нар ноу-хау одоо хамаагүй хөнгөтэй болоо бусад салбараа хөгжүүлэхтэй юм явах ёстой. Тэгээд ингээ харангууд бид нар чи өөрөө уулуурхаа эдийн засгаа уулуурхаагаа сайн ойлгож байна вэхээр Монгол тэртлийн босрол маш дутмаг юм байна. Одоо би хүртэл мөсийн эдийн засгийн онлайн анги төгссөн 4 жил сурахтаа манай эдийн засагт бид нар уулуурхайн талаар нэг ч хичээл байхгүй. Уулуурхаа чи ийм шүү гэдгийг бид нарт нэг ч ярьж байгаагүй. Тэгээд манай монголчин ихэнх эдийн засаг маань бол макро эдийн засаг төсөв мөнгөний бодлого ярьдаг. Эдийн засгч болгон яг адилхан сэдвээр мэршихгүй шүү дээ. Өөр тий. Тэгэхээр уулуурхаа resource economy гэж ярьж байгаа. Уулуурхаа нөөц байдлыг энээр мэргэсэн эдийн засгыг бид нар бэлдээгүй байгаа байхгүй жишээ нь. Тэгэхээр одоо бид нар одоо ялангуяа бид харахад уулуурхаа эдийн засгийн талаар хийдэг судалгаанууд хэр байна? Монгол маш ховор. Тэр мэргэсэн судлаач нар бэлдсэн байхгүй. Тэгэхээр чи нөгөө яг нөгөө тухайн улс орны нөгөө оюун санааг одооны лидер гэж ярьдаг шүү дээ. Тим хүмүүст нь бид нар бэлдэж чадаагүй. Тим юм бичиж ярьдаг хүмүүс энэ ч нэг байхгүй. Тэгээд одоо тэгэхээр чи бид нэр уулуурхаагаа ойлгохгүйгээр яаж одоо нөгөө одоо энэ мэтчлийн юмд явах уу гэдэг. Тэгэхээр энэ талаа юм их хэвээр байна. Тэгжээс таны хэлж байгаа нөгөө үг хэллэг дээрэж гэсэн нэг юм анхаардан те. Ийм тэгж л бодож байна. Ер нь бол яг уулуурхаач гэлдэггүй ер нь бүх салбарын бодлого, хууль тогтоомж ялангуяа энэ зохицуулалт болохоор дөрмийн тогтоож байгаа тэр үйл явц судалгаан дээр үндэслэх хэвээр тэр ч утгаараа нөгөө хууль тогтоомжийн хууль дээр ингээд хуулийн төсөл боловсруулах юм бол бүр тооцоо судалгаа хийгээд энэ заалтыг ийм учраас оруулж байгаа олон улсад ийм туршлага байдаг манад гэдэг ингээд шийдлүүдийг судалгаан дээр үндэслэн шийдвэрлэх хид хідэн шийдэл гаргаад тэрийгэ эрэг сүрэг талыг харьцуулаад хамгийн сайныг аваад гээд айгүй нарийн зохицуулалттай байдаг байхгүй. Тэгээ харамсалтай нь манай уулуурхаан салбарт бол ингэж явдаггүй. Би бас хуульч мэрэгчлээ хүн сая эдийн засагч нар судлаач нар байдаггүй гэдэг яг одоо бидрийг төгсөж явах үед бол бас уулуурхаан эрх зүйч гэдэг юм уу тийм хичээл ер нь бол хуулийн салбарт байдаггүй байсан. Одоо бас бий болж иж бол магадгүй. Тэгэд яг саяны энэ ашигт малтмалын тухай хуулийн процессыг 2020 оноос хойш нэлээд нэгэн форум бол ерөнхийдөө ингээд мониторинг болоод ажиглаад шин төсөл гарч ирэх болгонд нь саналууд өгөөл ингээд явж байгаа. 20 оноос хойш 26 оны хүртэл одоо энэ бол яг 6 дахь төсөл байхгүй юу. Тэгээ энэ 6 дахь төслүүд дээр тодорхой юм асуудлуудыг яг хараад ингээд ажиглаж байхад болохоор зэрэг нэг төслийн дараа одоо тэр нь амжилтгүй болоод ч юм уу улс төрөөс болоод ингээд цаашаа явахгүй ингээд гацчихна. Тэгээд дараа нь шин сайд томилогдохоор цоо шин төсөл боловсруулж орж ирнэ. Тэр цоо шин төсөл энэ төсөл хоёр зарим тодорхой асуудлуудаар бүр тэнгэр газар шиг ялгаатай. Одоо жишээ нь тухайлбал энэний яг өмнөх төсөл дээр болохоор стратеги орд гэдгээ ерөөсөө болио стратеги жирэн чухал ашигт малтмалаар явъя гэлдэгжсэн. Одоо ингээд ороод ирлээ. Хаалтын үйл ажиллагаа нэг төсөл дээр нь байсан. Хамгийн энэний өмнөх дээр бол байгаагүй. Одоо гинт нөгөө байгаль орчны хувьд ийм хариуцлагатай болгонгүй гэхэд яг өргөн барихын хамаанд пад гэж оруулаад ирчих жишээтэй. Гэтэл энэний арт талд юу явж байгаа гэхээр энэ хуулийг боловсруулахад шаардлагатай судалгаанууд бүгд хэлбэрийн төдий явсан. Тэгээд бид нар болохоор энэ нөгөө кейсэн судалгаа тэрний агуулга чанар одоо тэр нөгөө судалгаачнаас аргачлалтай засгийн газрын тогтоолоор батлагдсан аргачлалын дагуу хийгддэг байхгүй. Тэр аргачлалуудыг дагаж мөрдсөн үү гэдэг ингээд бид нар ингээд дүн шинжилгээ хийгээд тайлан гаргацсан байгаа. Тэрэн дээр болохоор зэрэг үнэхээр тэр аргачлалуудыг дагаж мөрдөөгүй тэр судалгаан дотор бид нар
ийм дүгнэлтийг гаргахын тулд ийм судалгаа, ийм тоо баримт, ийм статистик факт дээр үндэслэн гэдэг нэг ч юм бол бүр нэг тооч ерөнхийдөө бол байхгүй. Зардлын тооцооноос бусад бүх судалгааныг одоо би ч байсан чэжрээс угаа биччихмээр тийм юмнуудыг бичсэн. Тэгээд нөгөө ашигт малтамлын хуулийг өөрчилж байгаа учраас одоо үйлчилж байгаа хуулийнхаа үр нөлөөг үнэлэх хэрэгтэй байхгүй. Яг тэр үр нөлөөнийхэн судалгаан дээр тухайлбал одоо 6 хэсэг асуудлыг барьж аваад дүн шинжилгээ хийгээд 6 асуудлын дүгнэлт нь ерөөсөө нэгэн хуудсанд багтана. 6 толгойтой мөртөө доотлих нь өгүүлбэр нь үг хэсгийн зөрөөгөө адилхан. Тэрийг бол би зохих ёсоор судалгаа хийгээгүй л гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ эдийн засгийнхаа гол одоо орлогыг бүржүүлж байгаа том салбарын бодлогыг ямар хайнга ингэж баталж байна. Өргөн байраа 5 сарын 27-нд өргөн байраа тавилгатай хилцүүлэгчгүйгээр одоо маргааш хилцүүлгээр эцэлж ах шиг шүү дээ. Өцөдрийг хүртэл энэ одоо хуулийн төсөл энэ хаврын чуулганаар орох хэсэг нь бид нарт бас тодорхойгүй байсан. Ер нь болчлоо л гэсэн орлоо л гэл. Иймэрхүү ер нь тодорхойгүй байдал судалгаа шинжилгээнд хайн хандж байгаа нь бол энэ тодорхойлолт, ойлголт энэ бүх юмны зөрөө асуудлын шалтгаан болж байгаа гэж бодож байна. Тодорхойгүй байдал ер нь цаашдаа юунд төрөх вэ? Одоо жишээ нь ганц одоо манай эдийн засгийг авч явж байгаа салбарын тухайд ярих юм бол. Манай эдийн засгч одоо яалчгүй уулуурхай эдийн засаг болцсон. Тэгэхээр ингээд тодорхойгүй байдал ихсэх юм бол хөрөнгө оруулалт байхгүй. Ер нь тэгээ уулуурхайн салбар маань өөрөө ингээд хөрөнгө оруулалтгүй хатааж ширхэх юм бол эдийн засаг маань дагаал агшин төсөв багасна. Ханган нийлүүлэлтийг дагаад нэг ажлын байр байхгүй болно, экспорт бүрнэ иймэрхүү зүйл болно л доо тийм. Тэгээ таны төрөний асуулт руу эргээд ороход манай энэ уулуурхайн салбар дах нэр томьёо ухтхуунууд маш их замбраагүй орчуулагдаад ирсэн. Одоо ихэвчлэн нөгөө зөвлөлтийн үеийн юугаар орчуулагдаад ингээд буруу хөвшмөл ойлголтууд маш их байдаг. Тэгээд одоо жишээлбэл техник эдийн засгийн үндэслэл гэж нэг үг байна те. Энэний цаана болохоор яг ингээд дэлхийн нийтийн олон улсын хүмүүстэй ярихаар огт өөр 5 баримт бичиг байдаг. Одоо тэр судалгааны цар хүрээний өөр хэдэн өрөм тавьсан, торлон хэрэг хөрөнгө оруулж шаардах юм. Одоо ингээд банкнд очиод зээл авахд бэлэн болох хэмжээнд боловсрсон уу гэх те. Бүр ингээд бүр огт 5 өөр юмыг манайханд хэзүүгээд нэг үгээр орчуулсан. Тэгээ тэрийг ерөөсөө өөрчлөгдөж болохгүй гэж үздэг. Гэтэл амьдрал дээр одоо жишээлбэл бензиний үн, дизелийн үн те, зэсийн үн, хөрөнгө хүчлийн үн яаж хэлбэлцэж чинь маш их хэлбэлцэж чинь. Нөгөө социализм чинь төгрөг 20-ын талах, төгрөг 40-ын талах гэж байдаг байсан шүү дээ. Яг тэр шиг гисийн тос гээд 30 жил бүх юмны үн өөрчлөгдөхгүй юм шиг ийм ойлголт одоо хүртэл яваад байдаг. Тэгэхээр бид нар энэ хугтхуунуудаа нэлээд өөрчлөмөр юм шиг байна. Тэгэхээр сонирхолтой юм хэлэхэд ердийн хэлэхэд тэр одоо баялаг нөөцгөө бид нар ярьдэн шүү дээ. Яг мэрэгжлийнхэн болохоор геологийн баялаг гэж ярьдэн юм лээ. Тэр нь болохоор одоо ингээ бит хэмжээгээр өдөр биш шүү дээ. За тэрийг ухаж гаргахад маш их зардал гардаг. Тэр зардлаа нөхөхүүц хэмжээнд байгаагийн нөөц гэдэг юм лээ. Одоо ресурс те экономик одоо нөөц нь баталгаажсан. Тэгээд үн өсөх юм бол нөөц нь дагаад өсчдөг. Ягаад гэвэл үн өсөхөр нөгөө баялагийг чинь ухаж гаргахаар зардлаа өснө. Тэгээд үн унах юм бол нөгөө нөөц чинь багасч байна. Баялаг бол байж л нөгөө геологийнхоо хөдөрөнд байж л энэ мэтлэн ингээд маш их тийм хугтхуу нэр томьёонууд байгаа юм. Тэгээ манад бол ойлголтын зүр асар их байдаг. Энийг одоо мэдж байгаа хүмүүс цөөхөн. Тэгээ энэ маань өөр яг нэг нийтийн олон нийтийн нийгмийн мэдлэг болж амжаагүй байна. Тэгээд ер нь нэлээд нэг тийм дээр үдний соёлын хувьсгал соёлын довтлохоо гэдэг шиг л ингээд уул уурхай чи ийм юм шиг бол бүр анхан шатнаас нь геологоос нь эцсийн бүтээгдэхүүн хүртэл ийм их процесс юм явдгийн шүү гэдгийг одоо ингээд нэг таниулах те танин мэдүүлэх ажил одоо хийгдээсэл гэж би бодож байна. Тэгэхгүй бол одоо нэгдүгээр нэр томьёо нь өөрөө бүр ингээд орсоор дамжиж ирээд ингээд буруу хөвшмөл ойлголт их бий болцсон. Тэгээд дээр нь одоо жишээлбэл стратегийн ордч шиг. Тэгвэл бусд нь тактикийн орд юм уу те яагаад заавал стратегийн орд гэсэн юм. Нэг юм хөө ойлгох хэмжээнүүд юу нэр томьёонууд бол их байгаа л да. Тэгээд зэгцлэх шаардлага бол байгаа. Гэтэ мэдхгүй одоо энэ байдлаараа яаж явах юм. Тэгээд дээр нэг улс төрчид маш их ингээд энэ дээр тоглолт хийдэг те сонгуул болгоно. Тэр нэг цөөхөн хэдэн популист улс төрчдийн төлөө ингээд пүл бүтэн үеэрээ эдийн засгаараа салбараараа ингээд хохирол үлддэг л нэг юм. Тэгэхээр одоо ойлголтын зөрөө мэдлэггүй байдаг чинь нэг ийм л байдал төрөж байгаа. Тий одоо жишээ нь за үндэсний баялагын сангийн тухай хууль. За стратегийн өгөөжийн дийлийнхийг ард түмэнд энэ. Зүгээр би уулуурхайн ассоциацийн хүмүүстэй ярилцчихсэн. Тэгэхэд яг зүгээр камерг үйдэлтэй. Ер нь уулуурхайн компаниуд яг бүх зүйлээ хасаад ер нь ашиг нь хэд байд юм гэхээр ер нь үл ингээд дунджтай өсөх 8 байд юм да.
Энэ яагаад ийм байгаа юм бэ гэдгсэн чинь ерөөхдөө бол яг хуу цар хүрээ за түүхийдээс хамаарат 20-22 төрлийн татвар авдаг. Тэгээд энэ бүгдийн цаана ингээд тооцоорог 8. Энэ хиллэгчин болохоор одоо ард дийлэнхийн ард түмэн тэгэхээр ард түмэн гой санагдаад. Гэтэл яг аж ахуйн нэгжүүдтэй болохоор хүн тус гээд байгаад байгаа байхгүй. Тийм учраас би ерөөхдөө асуугаад байгаа. Зүгээр яг одоо байгаа татвар, төлбөр, ногдлоо шиг гээд аваад үзэхээр цаана нь юу н одоо энэ аж ахуйн нэгжүүдэд амьсгаа авах боломж юу хэрэг байгаа. Та бүхэнд жишээ нь отгоч нийлэм нарийн мэдээлэлтэй байгаа л гэж би зүгээр дотор бат. Тэгээ ер нь үнээс хамаарат байгаа. Тэгээд дээр нь манайх чи асар их хэрэгсэлтэй учраас хөрөнгө оруулалт татахын тулд их өндөр хүн амлж ич нэг жоохон хөрөнгө оруулалт татдаг те. Тэгээд яг хоо миний бодлоор нэг ашигын төвшин бол таны саяны хэлсэнчлэн 8 за зарим үед нэг 10 даваал байж байгаа бах. Тийм. Тэгээд чи өөрөө асар их юу яадаг, капитал шаарддаг. Тэгээ одоо энэ асар их дизелтэй шаарддаг. Манай тоог бас харьцангуй үнэтэй. Тэгэхээр ашигын төвшин бол тийм өндөр байж чадахгүй болов гэж би бодож байна. Яг нь том массаараа явдаг учраас абсолют төнгөөрөө бол гайгүй байж магадгүй. Тэрнээс биш ерөн бол ашигын төвшин бол их багтай. Жишээлбэл одоо тэр нэгжийн өртөг гэж байдаг. Нэг тонн одоо зис ч юм уу нүүрс гаргаж ирэхтэй. Тэгээд тэр нэгжийн өртгийг ингээд задлаад үзэх юм бол манад бол төр төлдөг те татвар, роялти, нийгмийн даатгалын шимтгэл бол маш өндөр байдаг. Ер нь дэлхийн дунджаас бараг 2 дахин их өндөр байгаа. Тэгэхээр бидний одоо тэр зис нүүрс төмөр үйлдвэрлэж байгаа өртгийн маань бараг 30-40% нь төр төлөх ёстой зардал байдیں۔ Тийм учраас манай одоо уул уурхайн өрсөлдөх чадвар бол муу. Үр ашиг муутай, нэгжийн өртөг өндөртэй байдаг. Тэгээд бас хөрөнгө оруулалтыг татгаж исэн хэцүү байдаг. Жишээлбэл яг ингээд адилхан жишээл Перутай яг манхтай адилхан төслийг аваад ингээд нэгжийнх нь өртгийг хацуулаад үсэх юм бол тэнд бол роялти татвар маш бага байдаг. За нэг 10 орчим хувьтай л байгаа л да. Манайх бол 20-30 хувьтай тий. Тэр татврын ачаал бол маш өндөр байдаг. За Эрдэнэчийн мөхцөрөөс асуулт. За 34 ч юм уу 50 51 60 ч юм хамаагүй төр ямар нэг тодорхой хэмжээний уул уурхайн салбарт ямар зөвхөнтэй болох нэ. Нэг наадам шинжилт төхүүлж байгаад нэг хууль явуулдаг штэ. Тэр одоо энэ маргааш ерөөдөө болох гээд байна да. Ер нь ашиг нутгийн хуулийн дээр за нэг замбраагүй авилга, хариуцлага алддаг энэ асуудлыг яг зохицуулсан заалтууд юу нэр байхгүй. Байхгүй. Ерөнхийдөө тусгай зөвшөөрөл олгох процессыг зохицуулж байгаа. Тэгээд тусгай зөвшөөрлөгөө төрлөөр үйл ажиллагаануудыг зохицуулж байгаа. Байгаль орчны асуудлуудыг зохицуулж байгаа. Ерөнхийдөө яг авилгын ашиг сонирхлоос өрсөн сэргийлэх юм байхгүй. Гэхдээ авилгын сэргийлэх үндсэн жор бол мэдээллийн ил тод байдал тий. Тэгээд манай ашигт малтамтлын хууль дээр ер нь тусгай зөвшөөрлийн мэдээлэл ил тод байна гэж заасан бол байдаг. Яг тусгай зөвшөөрлийн мэдээлэл чинь дангаараа энэ салбарын авилгаа сэргийлэх юм бол юу ч болохгүй. Энд гэрээний ил тод байдал яригдана. Энд компаниудын эцсийн өмчлөгчийн ил тод байдал яригдана. Татвар төлбөр хураамжийн ил тод байдал яригдана. Өгж байгаа хандив тусламжийн ил тод байдал яригдана гэдэг маш олон юмнууд ингээд цогцоороо хүний хэрэглэх хэмжээнд ингээд нөгөө тухайн цаг үедээ хэрэгтэй үедээ ил тод байлжиж олон нийтийн хяналтаар дамжиж авилга буурна гэж бол харж байгаа. Харамсалтай нь нөгөө нэг уул уурхайн салбарт 2006 оноос хойш ил тод байдлын санаачлаг гэдэг олон улсын санаачлаг хэрэгждэг. Гэхдээ бид нар нөгөө хуульгүйгээр явдаг. Засгийн газрын тогтоолын дагуу компаниудаас төрөөс тайлан аваад ингээд нөгөө тодорхой мэдээллүүдийг ил тод болгоо явдаг. Тэгээ хуульгүй учраас компаниудын одоо 40% тайлангаа өгдөггүй. Тэнд мэдээлэл өгж явах хэвээр төрийн байгууллагууд одоо сүүлийн үед мэдээлэл өгөх байсан. Энэ ил тод байдлын нэлээд талаацтай эхэлсэн үйл явц маань сүүлийн үед нэг сулраад ингээд нэг урсгалдаа орчихсон. Яваад байгаа байхгүй. Энэ ерөөсөө хэрэгжээд байгаа мөртлөө бид нар энэ уурхайн асуудлаар 4 бараг авилгатай холбоотой хяналтын сонсгол хийж байгаа чинь энэ болохгүй байна л гэсэн үг. Тэгэд энийг нэг шин сайлах оруулах хэмжээнд ил тод байдлын одоо хэрэгжиж байгаа төрийн байгууллагуудын ялангуяа үүрэг хариуцлагыг хуульчлаад өгөөч гэдэг ийм одоо зөвлөмжч гэдэг юм уу олон улсаас иргэний нийгмийн байгууллагуудаас 2004-5 оноос хойш явж байгаа. Энэ хуулиар бол бид нар бас маш их хүлээлттэй байсан. Харамсалтай нь одоо энэ хууль дээр ил тод байдал гэсэн үг 2 удаа нээлттэй гэдэг нэг удаа ч үлээ ингээд яг бүр тоолоод үзэхээр бол орж байгаа. Тэрнээс биш нөгөө системийн хэмжээнд ил тод байдлыг бүрэн хангах тогтолцоо бий болгох юусоо зохицуулалт ороогүй.
Тэгээд ингэ явж байгаа болохоор зэрэг авилга ашиг сонирхлыг бууруулах чиглэлээр одоо юмнууд энэ хуульд ороогүй гэж харж байгаа. А нөгөө талаар энэ хуульд нөгөө ийм өртлөө авилгын эрсдлийг ч юм уу нэмэгдүүлэх дахиад нэг юм хэрүүлээ айлм үүсгэх нэг юм явж байгаа. Тэрний юу гэхээр геологийн суралт, суурь судалгаа, эрлийн ажлыг бол гэрээний үндсэн дээр нөгөө хөрөнгө оруулалт байдаггүй салбарт дотоодын болон гадаадын хувийн хвшлийн хөрөнгө оруулалтыг татах зорилгоор гэрээгээр хийх юм байна. Ингээд эрлийн гэрээ явдаа тодорхой юм илэрч тогтоогдсон ордод болохоор хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр шууд тэр компанид нь ингээд тодорхой хэсэгт нь бол өгөх юм байна. Гэхдээ тэнд тавьж байгаа шаардлагууд болоо тусгай зөвшөөрөл олгох тэр процесс нь бас нэг юм тодорхой биш. Өөрөөр хэлбэл бусад тусгай юунуудад нөгөө сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгодог бол энэ дээр эрлийн юун дээр ингээд шууд тусгай зөвшөөрөл олгох юм байна. Магадгүй эрлийн гэрээ байгуулах үйл явц нь өөрөө бас тодорхой биш. Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой авилга гэл орон нутгийн гэрээтэй холбоотой авилга гэл яригддаг байсан бол одоо нэг эрлийн гэрээтэй холбоотой авилгын асуудал гарах уугүй юу гэд. Гэх мэтчлэн өөрөө нөгөө хууль маань ил тод байдал засаглалын асуудал үнэхээр бол анхаарал хандуулаагүй нь бол одоо 6 жил хүлээсний эцэст ийм хууль ороод явах уу. За амнаатыг бууруулвал сайн бид нар бол тэрэн дээр хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ энэ салбарт чинь зохицуулалт хүлээгээд олон жил болсон маш олон асуудлуудыг энэ чинь ингээд орхицсан байж байгаа. Тэ одоо жишээ нь тэр 34% өгөх гэж байгаа компаниуд яг ямар дүрм журмаар хилцээ хийгээд байгааг хин ч мэдэхгүй л ингээд явж байгаа. Тэгэд энэ нөгөө нэг орон нутгийн асуудал энэ төр шийдэгдээг үлдчихсэн байгаа. 2007 оны 27 дугаар улсын хурлын тогтоолын 2 дугаар хавсралт амь орхны ерөөд ингээд төөргөн гэдэг ингээд цаашаа явах юм шиг. Гэтэ бид эхний 16-ийнхаа зөвхөн ганц хоёрын жишээг ярьж хад бүтэлтэй юм сая ерөөдөө дөрүлээ ярьсангүй шүү дээ. Ахаад 39-ийг нэмж оруулах гэдэг. Энэ одоо үнэхээр эдийн засгийн хэрэгэлтэн дараа төгөөж өөрүүл мэдээ сайн. Гэхдээ ганц хоёр жишээг ярихад ийм байхад 39-ийг ахаад нэмэх шаардлага байна уу? Байхгүй шүү дээ. Ер нь тэгээд ийм байдалтайгаар цаашаа явна. Ер нь явахгүй байх оруулаач одоо явахгүй шүү дээ уусаа. Явахгүй ингэ чинь болохгүй байна л гэсэн үг шүү дээ. Тэгээ гадны хөнгө оролцож чинь орж ирэхгүй шүү дээ. Нөхцөл байдал дээр. Тэгэхээр яг бид нэр өөрсдөө одоо болохгүй байгаад үнэл хийгээд уг нь хуулийн дээрч бай ер нь одоо энэ засаг дөрвөрч бай бид нар чинь нэлээд сайн эргэж харах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Бүх юмыг ингээд одоо суурьаас нь эхлээд шинээр явах хэрэгтэй бол шүү дээ. Ганц хоёр заалт өөрчлөх, ойлгоовын ганц хоёр юмыг ингэхээ тэгээл ингэж цаг хугацаа яваад байдаг. Бидний ингээд алдагдсан боломжийг өртөг гэдэг том ойлголт биш. Бид нар улсаараа Монголын залуу үеч гэсэн бүхэл үеийнх нь л дээ. Бид нар ингээ энэ олон жилүүдийг алдаад байгаа байхгүй. Цаг хугацаа хурдан яваад байдаг. Хажууд одоо Төв Азийн улсуудаас ахгуулаад маш хурдтай яваад байдаг. Дэлхийн ертөнцийн ч хурдтай эргээд байдаг. Тэгээ одоо хиймэл оюун энэ сансарлуу гаргая гэдэг одоо тий чухал ашигт болвол дэлхийд аваа хэдхэн жилийн дотор маш хурдтай явж шүү дээ. Бид нар хэдхэн юм яриад 10 хэдэн жил яг адилгаагүй байгаад байдаг. Тэгэхээр энийгээ бодолж үзээд одоо бид нар дөрвтэй хөдөл бүх юм тодорхойлоод хөдлөх улс биш. Ганц хоёр мөрчлөө соёл зэсийн амнаатыг 3 жилийн дараа хэлэхээр боллооч 3 жил гэдэг чинь маш их хугацаа шүү дээ. 3 жилийн дараа юу болохыг бид нар мэдэхгүй шүү дээ. 3 жилийн дараа манай улс төрч юу болохын, олон улс юу болохын, Оросд юу болохын, Хятад юу болохын. Тэгэхээр ингээд ер нь бид нар нэлээд нөгөө уужуу, тайван, тийм л ард түмэн учраас тэгээд тийм одоо нэг л ер нь их тайван л байна да. Стратеги ингээд 55 оролт болох нэ. Одоо ингээд хүлээлтээрээ бол. Гэтэл тэр 39 дотор ч одоо 11 нь тухайн орон нутгаа нүүрсээр хангахдаг. 5 нь өнөөдөө нөөц нийцийн байдлаар батлагдаагүй. Нэг нь баг дуусцаа одоо налах их. Эдгээр ч одоо тэгээд бүгдийн стратегид нэрлээ дахиад 34 50 51 60 гэдээ яриад явах юм уу? Ийм юу нөхцөл боломж юу нэ? Шохон орд хүртэл байгаа. Тэр нь болохоор үндсэн бүтээгдэхүүн биш, дайвар бүтээгдэхүүн. Нөгөө юу одоо цемент үйлдвэрлэхэд ордог ч үт юм уу те барилгын материал үйлдвэрлэлд ордог. Тэгээ одоо яг энэ хурдаар явах юм бол тэр 39 ордыг чинь засгийн газар их хурд руу оруулна. За 2-3 жил хэрэлтэн мэдхгүй одоо 150 жил бараг хэрэгтэй болох гээд шүү дээ. Тэгэхээр тэр бие авсралтыг бол би зүгээр хүчинг болгож осол гэж боддог. Ягаад гэвэл юу юм бэ? Зарим нь бол бараг төвөмөл тархацтай ашигт мөлтөлийн хуулиар зохицуулахар ч юмнууд байгаа. Тэгэхээр дахиж нөгөө нэг ашигт мөлтөлийн хуульд одоо манай эдийн засгийн хамаагүй том болчлоо те. Тэр үедээ харьцуулахад тэрнтэйгээ харьцуулаад яг 5%-ийнхаа босхын тавиад тэгээд хүрэхгүй бол бүгдийг гаргачих хэрэгтэй юм шүү. Тэр нь цаашдаа стратеги орд гэж энэ ойлголт ингээд нэмэхгүйгээр одоо энэгээр ингээд дуусгасан зүг болов уу гэж би бодож байна. Тэгэхгүй бол энэ чинь ингээд мөнхийн хэрүүлэлтэй, мөнхийн одоо нэг одоо сая манайхаа ярьж байна тийм ээ. Дэлхийн нийт чинь ингээд хиймэл оюун цовирсан цоошин эдийн засаг руу орж явахад бид нар бас л нөгөө нэг 5 толгой оюутлогоо эрдэнэ нүүрсэс хоёроо тойроод хэрэлдээ сууж байгаа байхгүй.
Тэгээ эн чинь нөгөө л нэг стратеги ордол нэг дэлхийд байхгүй юм гайхамшигтай юм гарч ирэл ингээл ард түмнийг жаргаачих юм шиг юм буруу ойлголт төрүүлсэний л одоо үр дагавар гэж харж байна. За баярлалаа үзэгчдээ. Бид яг уулуурхай дангас дотроо сэдвүүдийн хүрээнд бас хилцүүлгийг та бүхэнд Mining Hub хилцүүлгэрээ хүргэж байгаа. Энэ удаадаа бид стратеги орд буюу хууль эрх зүйн орчин. Ер нь л өнгөрсөн хугацаанд хэд хэдэн хуулиудыг маш яралтай гормоор өргөн байрал тэр нь батлагдаад ингээд явж байгаа. Энийг үр дагаврууд нь юу байгаа юм бэ? Хүлээгдэж байгаа ч хуулиуд байгаа. За энэ өрөндөө бас та бүхэн зочдынхаа байр суурийг хүрэх үднээс энэ удаагийн дугаарыг та бүхэнд хүргэлээ. За манай студид энэ удаад Тэг Монгол бодлогын судалгааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч Зол Баяр, за мөн нийтийн нийгмийн форумын засаглалын хөтөлбөрийн менежер Эрдэнэ Чимэг, эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Отгоч Улуундар манай студид ажиллалаа. Урьдчилан та бүхэнд баярлалаа.